Энэ хооронд шокон дэргэний дайн үргэлжсээр байна. Эцгийгээ алсан нүгэл түүн магадгүй ярьж байгуулах. Тэрээр бурхнаас ивэл хүртсэн мэт бүх зүйлийг арчин хайж байна. Тэрээр өөрийгөө бүр твистэд тань шав хэмээн нэрлэж явна. Ангийн сайд нэмж 5,000 цэрэгээс гадна тус болж магадгүй зэсэн авчижээ. Бас саныг гайхшруулсан зүйл нь эдгээр нь юутын их бүү биш. Харин шин туршилтын загварууд байлаа. Тэдний нэг нь илүү том ангсартай сайжруулсан загвар бөгөөд илүү хүнд жинтэй болжээ. Гэвч энэхүү нэмэлт жин нь их бууны сонны тусгалыг 50 алхмаар нэмэгдүүлдэг байна. Бас сандаа энэ нь маш их сэтгэл төрүүлсэн бөгөөд 2 дахь их бууны талаар сонсохыг тэсэн ядаг хүшээ. Гэхдээ 2 дахь зэсгийн хэмжээ Хизбэрийн хувьд эрс өөр байлаа. Энэ нь зүгээр л цахиур буу байсан боловч тэд үүнийг тэгж нэрсэнгүү. Тэд үүнийг нэг цэрэг дангаараа ажиллуулж болох жижиг хэмжээний их бүү гэж боддог байна. Техникчид үүнийг гар их бүү гэж нэршдэг. Бассан өмнөд байгаа байраа онож галсан бөгөөд энэхүү зэсэн ямар хэрэгтэй болохыг хараад хэзээч үгүй болов. Тэр иймэрхүү зэсэн хөнгөлтэй олон байвал дайны чиглэлийг амархан өөрчилж чадна гэдэгт итгэжтэй байлаа. Ойролцоогоор нэг сарын дараа холбоотнуудын хурал болох үеэр Рондо болон чимээгүй хүн өндөөсөж цохол би тарна. Түүсэрж байгаа чинь тэр одоо хүнд байдалд ороод байгаа. Небулагийн шууд занл хийж түнд маш хүнд дарамт болж байна. Түүнийг юу зовоож байгааг ойлгохын тулд Небулатай хийсэн өмнөх яриар нь буцаж орцгоё. Небула түүнийг холбооноос урахыг хүссэн бөгөөд энэ нь түнд үнэхээр таагүй санагджээ. Хэрв тэр холбооноос урууж чадахгүй бол Небул түүнийг өөрөөс нь урууж байна гэж итгэхийг хүссэн. Рондо түүндээ бас холбоо түнгээ хэлж учрыг нь тайлбарлахыг оролдов. Гэвч тэр бусдыг ингэж ил цагаан араас нь хотоолж болохгүй бөгөөд тэгвэл уруугч гэж нэрлэгдэх болно. Харин Небула түүнтэй хамтран ажиллаж энэ нөхцөл байдлаас аюулгүй мөлтлөх боломжийг бүрдүүлэхэд бэлэн байв. Хэрэг хамтран ажиллахгүй бол түүний өөрт нь өгсөн бүх нууц мэдээллийг холбоонд ихчилж эсгэр хас буцахгүй гэдгээ тэр сануулжээ. Тэр үнийг үгүйсгсэн ч холбооныхон тэнийг биш тул эцэст нь бүхнийг олж мэдэх болно. Сэжиг таамаг түүнийг ганцаардуулах бөгөөд тэрээр ямар ч хамгаалалтгүй хоцорч Небула түүнийг амархан устгаж чадна. Мэдээж энэ шууд зан хэрэг сонсхон Рондо тогтхонч таашаагдаагүй юм. Түүний хийсэн хатуу үгс Небулад ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэрээр зүгээр түүнийг ухаалаг шийдвэр хараад өөрт нь юу хамгийн ашигтай болохыг ойлгох хантай байгаасаа гэж найдаж байна. Эцэст нь тэр бууж өгч түүний хүссэн бүхнийг хийхээр зөвшөөрөв. Түүний эхний даас орон дэлгэрэнгүй сонсохоос өмнө бид Рондо нөхцөл байдлаа ойлгохыг хичээж би. Одоо цаг руу гисэж чинь. Небула түүнд эрдөө толгойг нь ирүүлсэн ямар нэгэн нууцлыг зүүж хэлсэн байлаа. Тэрээр түүнд цаг нь болохоор даалгавраа ойлгох болно гэж хэлжээ. Гинт чанга Небулагийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэвийн бус зүйлийг анзаарав. Небула сад очруулахын зэрэгцээ өөрийн хүчийг тасралтгүй нэмэгдүүлсээр байлаа. Түүний энэ үйлдэл бусдын төлөвлөгөөг олж архив. Украины арми хэдийн цөөхөн болсон тул тэр инхүү болгоомжилж байгаа нь эрт байна. Гэвч тэднийг хамгийн их гайхшруулж байгаа зүйл бол Небула орт нь хизээч хашвилж байгаагүй энгийн тактик хэрэгжиж буй явдал юм. Тэр нэгдүгээрт эрен билэгддэг тоглогчтэй. Тэр хэний ч ухаанд төнгөө гайхалтай нүдэл хийх ёстой хүн. Жин нэмж хэлэхдээ Украинтай хийсэн ихний тулаан зүгээр ч буруу тооцоолж байсан гэжээ. Гэхдээ дараагийн тулаан бүсрэлт эсвэл газар нутгийн төлөөхтэй байх болно. Бүсрэлтийн тулаан тогтсон тактик байдаг. Илүү олон цэрэгтэй тасан даваатаас олж авдаг. Энэ логикоор бол холбоотнуудад ялах магадлал 85-аас 90% байна. Тэдний бурханлаг байдлын нийлбэр төвшин ч Небулийн хас өндөр юм. Энэ нь нэгийн эсрэг нэг тулаан биш учраас хэрэг бүгд итгэж үнэмшлийн нөөцөө нэгтгүүл Рокиг ялхан кинч хэцүү биш байх болно. Эдгээр энгийн тооцоноос харахад холбоотнууд ялах магадлал өндөр байна гэж үзэж байгаа. Гэвч тэд Небула шиг өндөр зэрэглэлийн тоглогч яагаад энэ таам болохоц нүүдэл хийгээд байгааг ойлгохгүй хэвээр байна. Тэр тэдний оч хараагүй илүү том зүйлийг төлөвлөж байгаа байх. Жин өөрийг нь өөр зүйл зовоож байгаатай санал нэгдэв. Энэ бол шийтнүүд юм. Гурван шийтний яны байршлын тодорхой болжээ. Тэр талаа болон Мацдрын нарыг хаан дахаг мэдгүй хэвээр байна. Небула шийтэн шийтнүүдийг ашиглан өмнөд ирбэсэн билээ. Тэр Даниэл хааны баруун гарын төшмөлийн орон шийтэн шургуулж, улмаар Даниэлийг шашны төвийг сахсан ус болгон тохирлуулав. Одоо дахиад хоёр шийтэн үлдсэн тул Небул тэднийг ашиглан ижиж нөхцөл байдал үүсгэх боломжтой. Үүнийг санаж, гинэн Крампус цаашид зүгээр шийтнүүдээс болгоомжлоход асуудлаас зайлсхийж чадна гэж бодно. Гэвч Жан үнийг тэнц хэлбэр биш гэж үзэж байна. Небула энэ стандарт тоглож хийж байгаагийн шалтгаан нь зүгээр л хэвийн тогсон чалж чадна гэж тооцсонтой холбоотой байх. Холбоотнуудын анзааршгүй өнгөрөөсөн ямар нэгэн зүйл заавал байж таарна. Энэ бол зүгээр л Жаны зэн савын юм. Түүний хамгийн том таамаг бол тэдний дунд өрөвч байж магадгүй гэх явдал байв. Ронда хэргийн газартаа баригдсан хулгайч шиг төрлийн эвгүй байдалд орсон ч Крампус зөвхөн таамаглаж толгууршин дүгнэж хийхийг хүссэнгүү. Тэдний дунд өрөвч байх магадлал бараг үгүй байсан ч Небула боломж олдвол энэ хүзрийг заавал ашиглана гэдгийг Жан үл тоомсорч чадсангүй. Хэрв холбоонд өрөвч байгаа бол тэд хамгийн магадлалтай сэжигтнийг таах хэрэгтэй. Мэдээж хэрэг нуус тарнуус болох Ронда маш их сандарч хөлсөн цолж эхлэв. Энэ бол түүний хувьд хар дарсан зүйл байлаа. Хэрв тэд түүнлөө заавал тэр дуусах байв. Гэвч гайхалтай нь Жан хүчтэйс өрөөр арыг жинхэнэ буруутнаар заршиж хархив. Гинтийн буруут толд арч Рондаж итгэж чадахгүй гайхаж цацрав. Нөхцөл байдал түүний ойлгоход дэндүү эдрээтэй байж хувирлаа. Тэр Жаныг энэ зармаг буруутгал хийх ямар нэгэн бодит нотлох баримтайгаа эсхийг
асууж зөвшөөрцгийг хичээ. Гэвч Жан энэ бол зүгээр л түүний таамаг гэдгийг энгийнээр хүлээн зөвшөөрөв. Арт түүнээс энэ хүзэн савингийн логикийг тайлбарлахыг шаардахад Жан бүгдийн анхаарлыг дэргэц рүү хандуулав. Тэрээр Гомон болон Хукранд хэднүүдаа зочилсон нэгсийг харуулв. Энэ нэгс ямар нэгэн нэр хүндтэй цол хэрэгэнгүй. Зүгээр л нэг хотдаачин байлаа. Жан түүнийг барихаар санваартан илгээхийг оролцсон ч Небуса дундуур нь орч тэр нэгсийг газар дээр нь ажээ. Ар хэсэг бодсноо тэр нэгстэй ямар ч холбоогүй гэдгээ тодорхой мэдэгдэв. Үүнээс үүдэн Жан яагаад тэр нэгс гэрүүл хүнтэй уулзч байсан. Мөн яагаад Небуса түүнийг зөрөө дасныг гэсв. Крампус ч бас хариултны шүү. Небуса энэ бүх хугацаанд маш анхааралтай ажиллаж байсан байдлыг уламжлалтуулв. Ронда арыг өмөрч Небуса зүгээрч бүгдээрээ тоглож иж магадгүй гэж хэлв. Тэдний мэдж байгаагаар энэ нь холбоотнуудыг хооронд нь дайсагнуулах гэсэн түүний төжөвсгөөний хэсэг байж болох юм. Крампус энэ сэжиг жижиг сажиг байж болохч бодож үзэхэд илүүдгүй гэдгийг зөвшөөрөв. Тэд араас хариулт нэхэж исэн бөгөөд зөвхөн нарийн тайлбарч тэднийг хангана. Хариуд нь Арч Аниг өөрийг нь гүтгэхийг оролдож байна хэмээн Брото. Магадгүй тэр өөрөө жинхэнэ өрөвч бөгөөд сул таамаглал ашиглан анхаарчдыг өөрлөө нь хандуулж байгаа байх. Нөхцөл байдал Рондигийн төсөж яснаас хамаагүй цамбараагүй болж хавирсаа. Одоо л тэр Небулагийн цаг нь болохоор чи өөрөө мэднэ гэж хэлснийг эцэст нь ойлгов. Цаг нь ирж тэр нүүдлээ хийх хэрэгтэй болсон болчтой. Тэр урагчийн талд орох ёстой байв. Сэжижигдэж байгаа хэнийг ч хамаагүй өмөрөд байвал батлахгүй ярьцыг удаашруулна гэж тэр түүнд анхааруулж байсан. Түүний хийх ёстой зүйл бол зүгээр нөхдөд итгэх тухай ярьж буруу тоглыг намжаах явц юм. Гондол гаргагч анхны сэжиг орхиж чадахгүй байх ба бусад нь түүнийг хэвтрүүлж байна гэж бодож эхэлнэ. Энэ тохиолдолд дайртад өртөх хүн нь буруу тохиолдож буй урагч биш. Харин гондол гаргагч өөрөө байх болно. Хэрэг тэгвэл холбоотнууд ганхаж хинч Рондыг сэжиж чадахгүй болно. Хэсэг хугацааны дараа дэрэгц шийдэж Жан Устамтайхан цаарчлан ирсэж бэг харуулна. Арын эсрэг хангалттай натлах баримт байсан бөгөөд энэ нь ядаж Крампус эсвэл Рондаг Жантай санал нэгтгэхэд хүрэхүйц байв. Гэсэн ч тэд Ариг өрөвчөж магадгүй гэдэгт үнэхээр итгэхгүй байлаа. Одоо тэрээр буруу толтой хитрхи хол явцсан мэт мэдрэмж төрж ирсэн. Харин Wisdom түнд өөр өнцгөөс бодож үзхийг санал болгов. Хэрэг Небуса холбоотнуудыг бие биенээс ичгэлээсэй гэж хүсэж анхаарчдыг сануулахын тулд энэ бүх зохиолыг зориуд зохиосон бол яах вэ? Түүний ийм сануулалт хийх ганц шалтгаан нь холбоотнуудыг жинхэнэ урагчийг анзаарахгүй өнгөрөх явдал юм. Энэ нь тэдний дунд үнэхээр урагч байгааг шууд итгэх бөгөөд тэр нь ар биш юм. Жин өөрийгөө Крампус Wisdom нарыг сэжигтнээр нэрсэн ч энэ нь юу бол гэдгийг мэдчихэв. Ингэснээр огт сэжиггүй харагдаж байсан Рон тухайн цараа үлдэж байна. Энэ тохиолдолд Wisdom жинхэнэ буруутныг олохын тулд арифметик таамаглалаас төвшүүлэхээ шийдэв. Хэрэг Ронда урагч байсан бол ямар асуудал үүсэх байсан бэ? Тэр агшин Жаны толгойд нэгэн зүйл орж ирж бүх зүйл тодорхой болов. Бүхнийг ухаарсан тэрээр тэд асар том асуудалд орсныг мэдэж сандарч эхлэв. Харамсалтай нь Ронда арыг ажиглах ёстой байсан тус холбоотнууд Ронда болон арын хорон орхин байрлуулсан байжээ. Крампус ч тэдэнтэй хамт байсан боловч түнд ердөө 2000 цэрэгч байв. Товчондоо хэрэг Ронда тэдэнд рүү давтлахаар шийдвэл тэднийг амархан буулгаж авч чадна. Гэвч Wisdom түнд энэ нь тийм ч хэлбэр байхгүй гэж баталж байна. Сүрсэн ертөнцид жирийн хүмүүс өөрийн гэсэн хүсэл зоригтой тул хэдийгээр айл төрийн дагуу байсан ч хэрэг тэр гинт холбооноос урууж бүрд замбраагүй байж дарна. Түүний цэргүүд нөхцөл байдлын ийм том өөрчлөлтийг тийм амархан хүлээж авч чадахгүй. Дараа нь дэлхийд шийдэж Ронда урд нь хийсэн бүх зүйлээ эргцүүлэн бодож байгааг харуулна. Тэрээр дэлхий дээр сүрсэн ертөнцид тоглож байхдаа түүний анхаарлыг татсан нэгэн нийтлэлийг олж харжээ. Энэ нь тоглоомонд бусдаас хэрхэн амжилттай орох боломжийг нэмэгдүүлэх тухай судалгааны гарын авсгад тэнд юу хийж болохгүй болон хэрхэн үр дүнтэй урвалт хийхийг тайлбарсан байжээ. Торчондоо энэ нь хин нэгний зугаацах гэж бичсэн урагтын тухай бүрэн хэмжээний тактикийн гарын авсгад байв. Энэхүү нийтлэл нь хожим нь орогчийн бэлт гэдгээр алдартай болжээ. Энэ нь хизээч алдартай тактик болоогүй бөгөөд явандаа мартагдсан юм. Ихэнх хүмүүс үүнийг анзаарч чараагүй. Харин Рондагийн хувьд тэрхүү нийтлэл түүний тоглох хэм маягийг бүрмсэн өөрчилсөн байна. Түүний бодит ур чадвар дундаж байсан ч энэ нь түүнд ар араас нь ялалт авчирч ялалтын хувийн дунджаас хамаагүй дээгүүр болгож өгөв. Яг одоогийн шиг тэрхүү бэлтийн бүх гол санааг ашиглахаа мартсангүй. Ренерчүүд бол шийдвэр гаргахад маш их хугацаа зарцуулдаг төр зүйл юм. Тэд холцохоор үр ашиггүй бөгөөд эсвэл сонгогчдын хооронд хэлбэлзэхдээ ихчлэн хоёулангийн сонгохыг хичээдэг. Тэд ярагдаж байхдаа жишээ тэмгийн бус шийдвэр гаргадаг. Ийм учраас тоглогчид энэ төр зүйлийг маш ховор сонгодог байна. Харин Рондигийн хувьд ренерчүүд түүний тоглох хэм маягт төгс тохирдог байв. Тийм ч учраас тэд түүн шиг төрхийн авьяасгүй хүнд тохирох төгс төвчээрийн бэлдэм. Ронда Жукогийн шашныг төзөөлж цэцэг болох бүхнийг бишжүүлэх цэцгийг сонгожээ. Энэ цэцгийн хамгийн чухал хэсэг нь харилцаа жимс юм. Харилцааг нь арилгах хүртэл боловсрсон эсхийг нь мэдэх боломжгүй байдаг. Бүхнийг бишжүүлэх цэцэг хизээ боловсрч гүйцэхийг мэдэх маш хэцүү тул үүнийг ирээдүйг зөгнөх гол хэрэгсэл болгон ашигладаг. Энэхүү үйл явцыг шийдвэрлэх том хэсэг гэж нэршдэг байна. Одоо ренерчүүдийн нэг Жукогийн ирээдүйн Жанжин Болко бүхнийг бишжүүлэх цэцгийн жимс боловсрч гүйцнийг анзаарав. Энэ нь маш төвшөртэй хэрэг байлаа. Учир нь өнөөдрийн шийдвэрлэх тунхаглалын дагуу хэрэг жимс боловсроогүй бол холбоотны
Таны цэргийг хамгаалах ёстой бөгөөд хэрэг боловсрсан бол Жуко тэднээс сурах ёстой бай. Ренерчүүдийн хувьд зөв буруу байх нь хамаагүй. Бүх шийдвэр нь тэдний бурхнаар урьдчилан шийдвэрсэн байдаг. Тэд өөрсдийгөө удаан шийдэмгий бус байдаг нь бурхныхаа хүсэл зоригоос хазаахгүй тул гэж итгэдэг. Тэд зүрх сэтгэлдээ бүрэн мэтгэж тэн бурхныхаа тушаалыг биелүүлж өөснөр нь хятад ажиллагааг хвшүүлв. Жукогийн цэргүүд тэднээс сургасны Крампус хитрхи хажуу харав. Тэд аль хэдийн гумны агуу жанжныг алж тэдний ахмадлоо отож хийхэр тагшиж байна. Ронда хариу өгөхөө болов. Түүнийг хаана байгааг ч хэн ч мэдэхгүй байна. Юнерчүүд холбоотны цэргүүдийг хөөс тэмдэрч байх хооронд тэд Wisdom-тай яаралтай холбогдохыг хичээж байна. Жинхэнэ урагчийн хэн болохыг дэндүү хожуу мэдсэндээ ар маш их харамсаж байна. Нөхцөл байдал үнэхээр аюултай хэмжээнд хүрчээ. Гүмний ерөнхий командлагч аль хэдийн амь өрөвцөн байв. Жинэн өөрсдийн бүтээлүүдэд яаралтай ажиглахыг санал болгосон ч Wisdom өнийг гэрс эсэргүүцв. Димэртийн цайзын хаалга нэгдэж Украины цэргүүд гадагш цотхон гарч ирснээр тулаан бэлэн боллоо. Жан өөрийн цэргүүдээ бүх хурдаараа урагшлахыг тушаа. Гэвч тэд ямар ч байсан яшигтэн гэж Wisdom таамаглаж байна. Хэрв тэд бурхад шиг хөндлөнгөөс орж цуж небула Ронда хоёрч мөн адил твч холбоотнуудыг бүр ч хэцүү байдалд оруулна. Одоохондоо цэрэгээ татаж өхөрх нь хамгийн зөв алхам юм. Холбоотнууд тэргүй шумын цэргүүдэд алдсан ч тэдэнд хоёр дахь экспедицийн хүчин дагаар Wisdom нэмж хэлв. Гэвч ар өөрийн цэргүүдэд хятадхыг зүгээр хараад суухыг хүссэнгүй. Тэр тэднийг аврахын тулд заавал хөндлөнгөөс оролцох ёстой гэж үзжээ. Крампус ч мөн адил зүйл бодож байлаа. Тэр 2000 цэрэг бол түүнд байгаа бүх зүйл юм. Бүх зүйлээ алдснаас эцсийн хүчээ шавхан тэмцсэн дээр гэж тэр үзв. Хэрв тэр Димеритийг ингээд алдчихвол өөрийн гол төрөл зүйл болох Сатарасыг өдөрт тооболохоос өөр аргагүй төрнө. Хохирол сонгосон гарцаагүй байсан ч тэр тэмцэлгүйгээр бууж өгөхгүй. Одоо бүх зүйл Жаныг юу хийхээс шалтгаална. Харамсалтай нь Жан тэдэнтэй нэгдэхээс татгалзав. Түүний бурханлаг түшин нь үнэндээ маш бага байгаа бөгөөд үүнийг тэр хүнд ч хэлээгүй байжээ. Хэрв яагаад төсөлж чадахгүй байгаагаа тайлбаржвал холбоотнуудын дунд өрөвч байгаа гэж сэжижжээснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Тэрээр ээж бүтээхийн тулд бурханлаг түшний залаасан аж. Хэрв тэр тэргүүн шугамд нэгдвэл өөрийн түшин 8 хүртэж буурсан гэх үннийг ичлэх шаардлагатай болно. Тэр аль хэдийн арыг өрөвч гэж хэлснээр үл ойлгоцол үсгээд байв. Тэгээж бурханлаг чанарын асуудлаа нууж байгаа бол сул талаа хинт ч ашиглахгүй тул эцийг нь хүртэл нуусан дээр байв. Жан өөрийн цэргүүдтэй ухрах тушаал өгснөөр тэднийг Украины морд цэргүүд хөөж эхлэв. Энэ нь түүний одоохондоо хийж чадах хамгийн шилдэг алхам байлаа. Арын ховд цэргүүдээ орхиод өгөх нь хамгийн зөв сонголт байх вэ. Тэр яг одоо өөрийн итгэл үнэмшлийг ашигласан ч энэ нь ирээдүйн талаануудад тос болохгүй. Гэвч ард цэргүүдээ орхих боломжгүй нөхцөж байлаа. Гүмний дотоод хэрэг замбараагүй ээж доржээ. Небулагийн далд явуулахын улмаас зарим эзгортнууд шөнийн тэнгэрт итгэж ирсэн бололтой. Гүмэн бол хааны эрх мэдрэлсэл улс тол хэрв одоо ялагдвал дараагийн экспедицийн хүчнийг дахин гаргаж чадахгүй. Ийм төвшөртэй мэдээг сонсоод Жан ихэд гайхав. Энэхүү чухал зүйлийг нууж байсандаа тэр эмхтэй уушлалтгүйла. Тэр хизээч асууж тарихыг хүсээгүй юм. Небулагийн хорлонтой төлөвлөгөөнөөс болж ганцаараа заваагүй гэдгийг тэр одоо л ойлгов. Тэрээр ганцаараа шанаж байгаа мэт харагдахыг хүсээгүй. Мөн гүмний дотоод замбараагүй байг ил болбол өөрийг нь урагч гэж сэжижих байсан тул энэ мэдээллийг нууж ээжээ. Түүнд алт хацвал хамгийн их байсан тул хүмүүс түүний Небулагийн талд орно гэж таамаглах байв. Тэрээр чин сэтгэлээсээ нүүрнийхээ гэвлүүрийг авав. Тэрээр царайгаа бүрэн ил гаргаж Жаныг дахин нэг удаа бодож үзэхийг гуйлаа. Түүний зөвхөрсөнгүй ихтэйг үл харахсан Жанд татгалцахаас өөр арга байсангүй. Тэр эмхтэйч дахин шаардсангүй. Яг энэ мөчид Жан нэгэн чухал зүйлийг ухаарав. Холбооны суурь маш хэрэг байжээ. Гаднаа зүгээр харагдах боловч хүн бүр бүсэдтэй хуваалцаж чадахгүй нууц асуудалтай байв. Энэхүү нууц тавтургүй байдал нь холбоог солиулж мөхөд хүрэж байсан. Арт тэдэнд сайн-сайныг хүсэн солих хэсгүүцтгээд санаанд оронгүй зүйлийг хийхээ шийджээ. Түүнийг өөрийн биеэр хуйлан гарч ирэтэл бусдын түүнийг яагаад эцсийн мөч мэд аашилж байгааг ойлгосонгүй. Түүний энэхүү амиа хорслох мэд шийдвэрт тэд маш их цачирчжээ. Тэрээр өөрийн биеэр хуйлан буужээ. Хэрэг гүмний ар мас татах үеэр тэрээр энэ хуйлгаан дүрээрээ өхөж тэрээр хараад нэгэн болж магадгүй байв. Энэ бол мохортмос байдалд орсон түүний хамгийн сүүлчийн зөвхөрсөн алхам байлаа. Үүнтэй адил яруу алхам хийхийн оронд Крампус хөдлөхөөс өмнө тагшрахыг илүүд үзв. Тэрээр Жаныг цэргээ ухраахыг яаралтай тушаав. Крампусыг өөрийн төлөвлөгөөгөөр тайлбарлаж амжихаас өмнө аянгийн танаас чимээ тэдний анхаарлыг татаж чичирхтүүлв. Энэ бол Ракра бууж ирэх гэж буйн төхөө гэдгийг бид бүгд мэднэ. Крампус өөрөө хуйлан буух хөдөлгөөгөө байгаа ч арыг чадах чинээгээр эдэмжихийг хүсэж байв. Тэр Небулагийг чадахын тулд ямар нэгэн галзуу зүйл хийх хэрэгтэй болов. Дараа нь дэлгэцэнд арын хуйлж буухыг хараад ухаанаа алтан сангич буй Ронд гарна. Тэд ялагч тал хിവэр байгаа тул энэхүү галзуурсан эмэгтэйг тайвширхайг Небула санаалав. Мэдээж хуйлгаан дүртэй толдох хэзүүж түүний одоогийн төвшин 9-18 байна. Энэ нь жил түүбигээс нэг их ялгаагүй юм. Гэсэн ч энэ сандруу эмэгтэй жил үби ахтай харьцуулахад сайн тоглогч биш байсан. Химээ хэвтрүүлэн сандарсаар байв. Небула ч дотроо түүний зөв гэдгийг мэдж байлаа. Тоглолтын хувьд ар хол
бас илүү байв. Гэвч түүний хийсэн санаа энэ биш байлаа. Гарын хувилгаан дүрсийн хэмжээг харахад тэр G-сүүбгээс хамаагүй илүү үр дүнтэй байлаа. Эцсийн нийцэст хувилгаан ур чадварын хэмжээг тоглогчийн нэтгэж үнэмшиж болон нутаг дэсгэж тодорхойлдог юм. Харин хэлбэрчиж буй ур чадварын төрөл нь голдуу тохон хүний тоглолтын арга барилаас шалтгаалдаг. G-сүүбгийн хувилгаан дүр нь бие бэстрийн чадварт төлөрсөн төлширсэн хөгжиж байсан бөгөөд үүнийг тоглогчид тэгжих таашаадаггүй. Учир нь энэ нь хэтэрхий ихэвчлэн үнэмшлийн нөөц зарцуулдаг байна. Үүнээс болоод ихэнх тоглогчид биеийн хүчийг багасгаж, үлдсэн нөөцөөрөө бусад үзүүлэлтээ сайжруулдаг байна. Ар өмнө дэгдэж хэмэрч Рондагийн цэргүүд хүнд байдалд орж хааш хийдэг. Гэвч хэдийн хожимдсан байлаа. Тэд хядуулж хуваа нэгдэр 300 цэргээ алдав. Ийм их хөр сонсхийг хараад Сандро эмэгтэй ухаан аль тушаасан гайхацж биш бай. Тэрэн Небулаагаас зүгдэж цэргүүдийг нь газрын хөрснөөс арчигдахаас ямар нэгэн зүйл хийхийг буянгүй. Небула түүнийг тайвширхийг ятгав. Нөхцөл байдал хараахан эрс өөрчлөгдөж байна. Энэ хооронд Ракра тулааны талбарт аж хэдийн бууж ирчээ. Ар болон Небулагийн ирч бие дүүгээ ширтв. Тэрээр гараа хөдөлгөх төдийд газраас харанхуй энерги гарч Ракра руу гинтийн дайрч хийсэн ч гөрүүл хүмүүнийг шууд болтов. Тэрээр үрийн гайхалтай хурдаараа баруун зүүн тийш болтож байлаа. Небула болон Сандро эмэгтэй хоёр тулааныг ажиглан зогсоно. Ракра ганцаараа арыг дийж чадахгүй гэдэгт Ронда идэвхтэй байв. Небула үнийг зөвшөөрч Ракрад тусламж хэрэгтэй хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү тусламж нь Рондагийн орцоо байлаа. Тэрээр эмэгтэйд аль нэгэн лантаны биед орж арын анхаарлыг санаар хойшоод тушаав. Энэхүү эрх танхиж бүсгүй юм эрсдэлтэй өөрөө хүлээхээс дахин татгалцлаа. Тэр яагаад өөрийн биеэр очиж эрсдэлд орох ёстой гэж. Учир нь холбоотнууд Рондогоос илүү Небулаг ондогж байгаа тасалд оршиж байв. Хэрв тэр өөрөө эрсдэлд орвол бүх зүйл нурах байлаа. Тулааны талбарт арч нарын цэргүүдийг хядаж Ракрад маш их хүндэрч очруулсаар байв. Арын ашиглаж буй өргөснүүд нь зүгээр нэг үзүүртэй зэсэн биш гэдгийг агуугүрүүл хүн анзаарав. Тэдгээр нь хөрсөн байныхаа амин хүчийг шингээж авдаг ажээ. Үүнээс харахад тэрээр тулааны талбарыг бүхэлд нь өргөс талбар болохоор төлөвлөж байгааг тэр мэдэв. Үүнийг ухаарсан Ракра тактика өөрчилж Анаксыг дуудав. Хойд насны дуудлага хийгмэгт Ракрагийн кокатрис Гаштерн түүнийг нурандаас олов. Тэр хоёр арыг цахин унаахаар шууд түнлөө нисв. Гэвч Ракрагийн зэвсэг түүнд тууж очих мөчид тэр эмэгтэй алгажээ. Юу болсныг ухаарч амжихаас өмнө өргөс маш хурдтай нисэж ирсэн бөгөөд тэрээр арай хийж гэлтв. Энэ мөчид тэр эмэгтэй Ракрагийн өөр бухимдлыг үнэхээр барж байлаа. Хамгийн муу нь тэр одоо ганцаараа биш байв. Түүнийг дэмжихэр холбоотны хүчний бүтээлүүд тэр дундаа өөрийнх нь бүтээлүүд хүрсэн иржээ. Крампус болон түүний бүтээлүүд түүнд туслахаар ирсэн байна. Дэлгэц Крампус руу шилжин. Тэрээр энэ ядаргаатай Ракраг энэ удаад нэг мөсөн устгахыг маш их хүсэж байлаа. Бүтээлүүд архирэн манай аж рүү сөрөг давталгаа хийж эхлэв. Зэрэгтэй гөрөж хүн ихний зөвхөлтөөс болцсон ч түүнийг залхаар завдаж буй аврах том хөвлөөр явгчтай тулгарв. Азар тэрхүү хөвлөөр явгчийг агуу Мантис цахан унгаж Ракрад зам нэгсэн тул урагшлах төхөө болов. Мантис бүтээлүүдтэй тэмцэж байх хооронд Тэнгэрийн хүлэг баатрын нэрч бүх хурдаараа урагш тайрлаа. Гэвч харамсалтай нь гөрөж хүн шуунийхаа хамт огт том хонсон цагтан өнөв. Газарт унах үедээ Ракра хамгийн муу зүйл тохиолдох үе гэхээс айжээ. Өргөснүүд хаанаас ч хамаагүй гарч ирж магадгүй байлаа. Гэвч Окигүй тэрээр өргөст дайрч зогссоныг анзаарав. Үйл явц улам эрчимжиж эрзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэргэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, цавууг лумын заавал бүртгүүлээрэй.